цаанаа солонгос хэлний хөтөлбөр хичээлээр дамжуулаад солонгос хэлийг англи шатнаас нь дунд руу, дунд шатнаас нь гүнзгий рүү, гүнзгий шатаас нь цаашаа бүр илүү их гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэйгээр энэхүү хичээл маань эхэлж байна. Тэгэхээр солонгос хэлний өнөөдөр бүгдээрээ солонгос хэлний эгшгийг хамтдаа суралцгаая. Солонгос хэлний эгшиг үсэг. Солонгос хэл нь нийтдээ 24 үсэгтэй байдаг. Түүнээс 14 гийгүүлэгч байдаг байгаа. Тэгэхээр 14-ийн 10 эгшиг байгаа. Солонгос хэлний үсгийг бичихтэй зүүн дээд булангаасаа баруун доод булан руу гэсэн дистаралаар бичдэг. Зүүн дээд булангаасаа баруун доод булан руу гэсэн зарчмаар бичдэг байгаа. Зүүн дээд булангаасаа баруун доод булан руу. Тэгвэл өдөр хамтаа А үсэг бичиж үзье. 1 2 А үсэг. 1 2 А үсэг. За түүний дараагаар О үсгийг бүгдээр бичиж үзье. 1 2 О үсэг. 1 2 О үсэг. За 1 2 У үсэг. 1 2 У үсэг. За одоо бүгдээр О үсгийг бичиж үзье. 1 2 О үсэг. 1 2 О үсэг. Анзаарах юм бол босоо зураас нь арай илүү урт байж байгаа. Түүний яг гол хэсэгт нь түүнийг таруулж бичиж байгаа. О үсгийг анзаарах юм бол ажиглаж байна. У үсэг нь хэвтэй зураас нь баг зэрэг богинохон тэгээд босоо зураас нь арай илүү урт байгаа. У үсгийг харах юм бол тэнгэлгээр яг голд нь очиод түүний дараагаар урт үсэг нь урт зураас нь илүү урт байгаа тийм үү? За дахиад түүний дараагаар И үсэг. И үсэг маань маш амархан. Нэг гэсэн ээжээр дарагдж байна. И үсэг. За тэгвэл одоо А үсэг маань юм байсан бол за бүгд ажиглая. А үсэг маань юм байсан бол А дээр би нэг шүд нэмээ. 1 2 3. А үсгэн дээр нэг шүд нэмэгдсээр яа болж байгаа бол О үсгэн дээр нэг шүд нэмэгдэхэл ёо болох байгаа. За ёо үсэг бүгдээ бичиж үзье. 1 2 3 ёо үсэг. Тэгвэл У үсгэн дээр нэг шүд нэмэгдвэл 1 2 3 Ю үсэг. У үсгэн дээр нэг шүд нэмэгдэх юм бол Ю үсэг. Тэгвэл О үсгэн дээр нэг шүдийг нэмээ. 1 2 3 Ю үсэг. Дахиад дараарай. 1 2 3 Ю үсэг. За. Солонгос хэлний 9 эгшгийг одоо бид нар үтсэн байна. Одоо 10 дахь эгшиг буюу 1 дагаад лээрээ Ө үсэг. Энэ маань Ө үсэг байгаа. Ө. А Я О Ё У Ю О Ю И Ө үсэг байгаа. Ө. За. Бичиглийн дахиад нэг харъя. А Я О Ё У Ю О Ё И Ө байгаа. Ө үсэг. За. А Я О Ё У Ю У Ю Ы И Эдгээр бичигдсэн эгшиг үсэг байна. Гийгүүлэгчтэй хамт бичигдэх үед энэ маань ингэж дангаараа бичигддэг. Хэрвээ эгшиг үсэг үгийн дунд дангаараа бичигдэх бол А үсэг маань А үсэг маань урдаа бөөнхийтэйгээр А гэж бичигддэг байгаа. А энэ хоёр маань ямар ч ялгаагүй яг адилхан А үсэг байгаа. А за тэгвэл Я үсэг бичиж Я үсэг маань болохоор Я үсэг маань юм байсан шүү дээ. Я. Тэгвэл Я үсэг нь 1 2 3 4 Я үсэг. Я. За О үсгийг харцгаая бүгдээрээ. 1 2 О үсэг. О үсэг маань урдаа бөөнхийг авснараа 1 2 ялгаа байхгүй О байгаа. О үсэг. О үсэг. За тэгвэл Ё үсгийг харцгаая. 1 2 3 Ё үсэг. Ё. Тэгвэл 1 3 Ё үсэг.
Бичигдлийн үед баг зэрэг өөрчлөгдсөн. Энэ маань дуудлагын үед яг адилхан байгаа. Энэ нь болохоор их шиг дангаараа бичигддэг бол энэ гүйгүлэгчтэй хосолж бичигддэг үед ийм байдлаар бичигддэг байна. За тэгвэл дараагийн хэсгийг бүгдээ харцгаая. 1 2 үү үсэг. Үү үсэг. За тэгвэл хараарай. Энэ байна. Үү үсэг. Яг адилхан. За одоо юу үсгийг харцгаая бүгдээ. 1 2 3 юу үсэг. Юу үсэг. За бид нар хүнийг и гэж сурсан шүү дээ. И үсэг. И үсгийг бичгтээ бас ингэж бичиж болно. И. За одоо түүний дараачих үсэг. Үсэг. За ингэж бичиж болох нэ. За тэгэхээр бүгдээрээ дахиад нэг ажиглая. А. Я. 어. 여. 오. 요. 우. 유. 으. 이. Үдсэн их шиг үсгүүдийг нийлүүлээд бүгдээ үг зохиож үзцгээе. За тэгэхээр хараарай. Тэгээд түүний араас и үсэг орж ирлээ. И. За бүгдээ уншия. И. Энэ маань монгол хэлний хүүхэд гэсэн утгатай байгаа. Хүүхэд. Хүүхэд гэсэн утгатай байна. Хамтаа уншия. И. Энэ маань ямар үсэг вүлээ? Мэдээж хэрэг оо үсэг байгаа. Оогийн араас и орж ирлээ. Нийлүүлээд уншия бүгдээрээ. Оои гэдэг маань өргөс тэмх гэсэн утгатай байгаа. Өргөс тэмх. Оои. Өнөөдрийн хичээлээр 10 шиг үтсэн байна. Эдгээр үсгүүдийг бүгдийн сайтар цээжлээрээ бас хуулж бичиж үзээрэй. Тэгээд дараагийн хичээлээр бүгдээ дахин уулзцгаая. Анхаарал тавьсанд маш их баярлалаа.